Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ бол дотоод болон гадаад гоо үзэсгэлэн, итгэл, элбэг дэлбэг байдлыг зэрэг татах хүсэлтэй хүмүүсийн сэтгэл татам орон зай. Бидний хамгийн ихний хичээл бол өөртөө итгэх хүч. За миний хувьд энэ өөртөө итгэх хүч, өөрийн хүслээ, зорилгоо 10 жилийн өмнө олж авсан. Яг энэ үед миний уналтын үе байсан. Өөрийгөө хэн болох, юу хийж бүтээх гэж энэ хорвоо дээр ирснээ мэдэж авсан үе. За энэ хүртлээр бол би бусдад найдаж ирсэн. Яг энэ уналтын үед би маш их ганцаардаж сэтгэлийн гүн хямралд орсон. Яг энэ үед л би өөртөө итгэх хүчээр асар их эрчмийг өөртөө татсан. Энэ нь юу вэ гэхээр би одоо хизээж биелэхгүй юм болов, йог бяцлаглалын багш ямар гоё ажил вэ гэж харсан. Тэгээ энэ ажлаа өөрийн болгож аваад дээрэс нь хэд дахин давуулан биелүүлсэн. Энэ нь миний өөртөө итгэх хүч ийм гайхалтай юм байдгийг мэдэрсэн үе юм. За дараа нь би дахин энэ хүчийг ашиглаж манифест хийсэн. Урлаг соёлын ажилд өөрийгөө сорьсон. Энэ нь сэтгэл ханамж, мөнгө, эрчмийг авчирсан. Ингээд өөрийн хүссэн хоёр ажлыг зэрэг хийж явж байгаад байгалийн хуулиар 7 жил тутам хүний эрчим, энерги солигдож сэлбэгдгийн жамаар би дахин уналтад орсон. Эндээс сэрэх, өөрийгөө буцаан олж авахд өөртөө чимээгүй ганцаараа хэсэг бүхнийг ажих хугацаа өгсөн. Өөртөөгөө дахин холбогдож дотгошоогоо өнгийж эхэлсэн. Тийм учраас бид эхлээд өөрлөгөө төвлөрч ажиглах хэрэгтэй. За өнөөдрийн хичээл гоо үзэсгэлэн, итгэл, мөнгийг татгаас өмнө бид эхлээд өөрсдөө буцаж очих ёстой. Бид итгэрэл ба өөрийгөө хайрлах дахин тохиргоо. Хамгийн чухал зүйл нь хуучин итгэл үнэмшил, сэтгэлийн саадыг тавьж явуулах. За нэгэн агуу гүн ухаантан номын зохиолч, илтгэгч хэлсэн байдаг. Хувийн түүхийг орхих. За энэ номын зохиолч маань хэлж л дээ. Нэг өдөр би ойлгосон, надад хувийн түүх хэрэггүй юм байна. Арх ухаа болсон шиг би өмнгийг орхисон. Яг энэ л би бүхнийг өөрчилсөн. Хувийн түүхээс ангижрахын сайхан нь юу гэж, хэрвээ танд өгүүлэмж байхгүй бол түүндээ нийцэж амьдрах ч хэрэггүй болдог. Бид бүгд өөрийн өнгөрсөн үеийг их хүнд уутыг үүрч явдаг. Тэнд бидэнд тохиолдсон зүйлс, биднийг шархлуулсан хүмүүс, янз бүрийн үйл явдал, нөхцөл байдал бүгд байгаа. Бид эдгээр шархандаа өөрсдийгөө уйдаг. Заримдаа тэр уутаа доош нь тавиад дотроос нь гаргаж ирээд өөр дээрээ түрхдэг. Тэгээд гайхдаг. Яагаад миний амьдрал ийм муухай үнэртэй байгаа юм бол? Харин одоо энэ мөчөд уусах, энэ мөчөд амьдрах гэдэг нь өнгөрснөө үүрхээ болох гэсэн үг юм. Тэгжиж бид нар яг одоо цагтаа амьдарч энэ их өөртөө итгэх, итгэлийн хүчийг олж авдаг. За дахин нэг эмэгтэй түүхийг хуваалцъя. Тэрхүү эмэгтэй 25 жил хамт амьдарсан нөхөртөө орхигдсон байваа. 4 хүүхэдтэй, гүн сэтгэлийн хямралд орсон, турж, эм хэрэглэж, бүр амиа хорлох тухай бодож байсан. Нэг өдөр тэр эмэгтэй энэ номын зохиолчийн гарын үсэг зурх үйл ажиллагаанд ирж гуйсан. Надад нэг үг хэлээч, надад энэ зовлонгоос гарахад туслах үг хэлээч гэхэд номын зохиолч маань өнгөрснөө тавь, өөрийн хувийн түүхээ орхи. Энэ мөчөд л амьдар.
дахин тайлбарлсан байна. Өнгөрснөө зүгээр л тавиад орхих биш. Тэврээд, ойлгоод, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За энэ нь ерөөсөө зүрх сэтгэлээ нээгээд өөрийгөө мөн бусдыг уучлах явдал юм. Бид бүхнийг туулсан ингэснээрээ өнөөдрийн энэ газарт ирсэн. Энэ бол хангалттай нотлохол. Тэгээд дараа нь хай. Өнгөрснөө хүлээн зөвшөөрөөд тавьж явбал. Ингэснээрээ хүн өөрийгөө хайрлах боломжтой. Өөрийгөө хайрласнаар бусдыг хайрлаж чадна. Манифестийн хамгийн том үндэс бол нээлттэй зүрх сэтгэл. Өгөөмөр байдал. Таны хүсэл бусдад хор хүргэхгүй байх ёстой. За зүрх сэтгэлийг яаж нээх вэ гэхээр бясалгал хийн. Зүрхэн чакраг идэвхжүүлэх мантра буюу тарин уншина. За мөн яг энэ чакранд зориулсан давтамж, чичиргээ, гээрцийн аяыг сонсно. Энэ бясалгалын мэдрэмжийг би танд яаж тайлбарлаад яг та өөрөө мэдэрч чадсан юм шиг тийм гайхамшигтай ич хэдийн мэд одоо мэдрүүлэхгүй. Энийг та яг биеэрээ мэдэрч үзээд л дуу алдна. За өөрийгөө хүсэж буй зүйлээ аль хэдийн болсон мэт ханд. Амьдралдаа гарахаас өмнө өөрийгөө хүссэн зүйл аль хэдийн авсан мэт төсөөл. За одоо энэ номын зохиолчийн охин нь нэгэн удаа тийм үнэтэй плаж даашин завхыг хүссэн. Тэгээд хэлсэн байна л да охиндоо хит үнэтэй байна гэд болсон юм байна. Тэгсэн чинь харин охин нь би аль хэдийн өөрийгөө энэ плажтайгаа байгаагаа төсөөлөд харцаа гэд. Тэгээд өөрийгөө аль хэдийн тэр хүн болсон мэт мэдэрсэн. Тэгээд яасан бэ гэхээр даашинзаа плажа авч өмссөн. Учир нь итгэцэн. Маш хүчтэй итгэсэн. Энэ нь манифестийн хамгийн чухал төсөөлөн бодож одоо түүнийг яг бодит мэтээр хандах. Тэ бид нар одоо хүүхэд байхдаа ийм хүчтэй манифест хийж чаддаг байсан. Айл гэртэж тоглож байхдаа аль хэдийн ирээдүйн амьдралаа бүтээгдсэн байдаг. Яг л одоо ингэж хийж чадаж байвал таны хүссэн бүхэн биелнэ. За эцсийн зарчим чамайг сулруулдаг бүх бодлоос зайлсхий. Бүх бодол энерги агуулдаг. Яг шившлэг шиг. Хэрвээ чи ичхүүр, айдас, стресс, түгшүүрийн бодол тэвэл одоо тэр бодол биеийг чинь сулруулдаг. Тиймээс сөрөг бодлоо мэдрэмэгц солино. Түүнийг ирч хүчтэй хайр дүүрэн бодлоор орлуул. Одоо бид нар бусдын зовж байгааг хараад тэр хүн бийж байж болох байсан шүү дээ гэж ойлгох үед одоо та нэг тийм нэгдлийн ухамсарт хүрч байдаг. Энэ хүчтэй энергийг бид наран сүлжээ хүрдээр идэвхжүүлнэ. Сөрөг эрчмийг эргээр сольж баялагын энергийг өөртөө татдаг. Өөрөөр хэлбэл асар их өөртөө итгэх хүчийг нээдэг. Итгэл гэдэг манифестийн хамгийн гол түлхүүр. За өөрийн бодлоо өөрчлөхөд ертөнц чинь өөрчлөгдөнө. Бас нэгэн гүн ухааны одоо хэлсэнчлэн бүх үйлдэлийн их үндэс бол бодол. Тиймээс бодлоо өөрчил. Амьдрал чинь өөрчлөгдөнө. Хүлээлтээ өөрчил. Орчлон чамайг даган өөрчлөгдөнө. Хүлээлт гэдэг нь бусдад найдах, өөртөө огт итгэж чаддаггүй хүмүүсийг хэлнэ. Хялбар хэлбэл та хүссэн зүйлээ бүс. Өөрийн энерги таарч байгаа зүйлээ л татдаг. Та өөртөө итгэж байж л би чадна, болно гэж ижил энэ өндөр эрчмийг өөртөө татна. Тэгэхээр та өөртөө асар их итгэлтэй, өөрийгөө хайрлаж чаддаг байж иж энэ их эрчмийг татах нэ. За бид далд ухамсарт суусан сөрөг бодлыг одоо шинээр кодолж асар их итгэлийн эрчмийг өөртөө татъя. Өдөр бүрийн өөрийгөө хайрлах батламж.
Батламжууд нь бидний оюун ухаанд шинэ бодлын хэв маягийг бий болгоход тусалдаг. Давтан сонсож, давтан хэлэх замаар таны тархинд шинэ мэдрэлийн холбоо үүсч, эерэг бодлын шинэ холбоос бий болж, хуучин сөрөг хэв маягууд аажмаар арилна. Энэ батламжуудыг 21 хоногийн турш өдөр бүр өглөөс ирсний дараа эсвэл орой унтахын өмнө сонсороо. За би өгүүлбэр бүрийг 2 удаа давтаж хэлэх болно. За 1 удаа давтаад хэлье. Тэгэхээр та араас нь 1 удаа давтаж дотроо эсвэл чанга дуугаар хэлээрэй. Би өөрийгөө яг одоо байгаа энэ чигээр нь хүлээн зөвшөөрдөг. Би өөрийгөө хүндэлдэг. Би өөрийгөө бүхэлд нь хайрлаж тэвэрдэг. Би гэрэлтэж байдаг. Би гоо үзэсгэлэнтэй. Би өөрийн үн цэндээ бүрэн итгэлтэй байдаг. Би жинхэнэ өөрөөрөө байх үедээ хамгийн тод гэрэлтдэг. Би дахин давтдагшгүй онцгой бусдаас өөр нэгэн. Би өөрийн биеийг хайрладаг. Би биеийнхээ надад өгдөг бүх дэмжлэгт талархдаг. Миний бүх хэсэг гоо үзэсгэлэнтэй. Миний үн цэн гоо үзэсгэлэн хинч булааж чадахгүй. Би өөртөө хангалттай. Би хангалттай хүн. Би хүчирхэг. Би хүчтэй, зоригтой, дахин босох чадвартай. Би өөрийн энергийг хөндлөж, хайр дүүрэн хамгаалдаг. Би өөрийгөө болон эрүүл мэндэ нэн тэргуунд тавьдаг. Би жинхэнэ өөрөөрөө байх дуртай. Би ухаантай, бүтээлч, чадвартай. Би амжилтад хүрэхэд хэрэгтэй бүхнийг өөртөө агуулдаг. Би яг одоо байх ёстой газартаа байна. Би хайрлагдсан хүн. Би айцаас илүү хайрыг сонгодог. Би өөрийн жинхэнэ хүч рүү алхахад бэлэн. Би өөрийн хамгийн дээд түвшинд хөгжин дэвчэхэд бэлэн. Би өөрийн түүхийг бүтээх хүчтэй. Би мөрөөдлийн амьдралаа бий болгох хүчтэй. Эдгээр батламжуудыг та өдөр бүр давтан хэлж, амьдралдаа авчирч, эерэг өөрчлөлтүүдийг мэдрээрэй. За ингээд хайр ба гэрэл таны зүгт илгээж байна. Амжилт хүсье.